Сайн мэцхан өрх мөндөд үзэгчтэй цагийн хүрд хөтөлбөр хөндөг сэдвийн хүрээнд эмийн чанар аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг цувралаар сурвалжлан үзэгчдэд хүргэсэн. За энэ удаад бид өмнө нь эмийн чанар аюулгүй байдлын талаар улсын их хурал нээлттэй сонсголыг зохион байгуулж эм бэлтгэмлийн чанар аюулгүй байдал ямар төвшөнд байгаа талаар баримт мэдээлэл өгч байсан. Тухайлбал Тайванаас хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдсан дуслын шинг импортлж борлуулсан тухай асуудал юм. Тэгвэл одоо ч гэсэн хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдсан тарилгын шингэн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах эрсдэл хийвэр байна. Пантаген 500, цувралын дугаартай НАКО 5, НАКО 2 тарилгын шингэнүүд Тайван улсаас 4 чимэглэг бүхий 54.5 тонн нийт 109,280 ширхэг тарилгын шингэнийг импортлон лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй дүгнэлт гарснаас хойш тухайн тусал тарилгын шингэнүүдийг агуулхад гисгээж 21 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эм био бэлтгэлийн улсын ахлах байцаагч Спасан цент цуврал тус бүрээс дээжиг дахин лабораторид хүргүүлж шаардлага хангасан дүгнэлт гаргаж гайлын ялтын бүсээс гаргасан байна. Өөрийнхөө ээж аавд өр хүүхэдтэй ийм хөлдсөн юм гисгээгээд хийхгүй л бахал та. Дүү байгаа юмыг оруулж ирээд лабораторийн шинжилгээнд тэнцвүүлээд гаргаад худалдаанд эмчилгээ үйлчлэгэнд гаргаж болж яхад нүдээр харж болохгүй тэр одоо эмчилгээний одоо лабораторийн дүнг өөрчилж мөрчдөг бол энүүхэнд л юм байна л дөө. Эмийн сонсголын үеэр дурддагдж байгаа энэхүү баримтаас үзвэл 54.5 тонн тарилгын шингэнээс ердөө 35 хүрэхгүй килограмыг нь устгаж үлдснийг нь зах зээлд борлуулсан байж болзошгүй баримтыг мэдээлсэн. Ингэхдээ тэд хөлдөөсөн шингэнийг гисгээж борлуулах эрхээ албажуулсан байна. Яг ийм зөрчлийн тохиолдол өнөөдөр ч гэсэн илэрч байна. Энэ агуулгад гихтэл өнөөдрийн байдлаар 19 аж ахуй нэгж байгууллагын 33,610 байр ачаа буюу 839,000 Америк долларын статистик үн бүхий ачаа байна. За эндгээр одоо ачаануудын дөрөв орчим нь стандарт хадгалалт тээвэрлэлтийн дүрм журмыг зөрчсөн байна. Тодорхойлбол нэр бүхий компани витамин D улсын хилээр 1 сарын 23-нд орж ирсэн. За тухайн үед хадгалалт тээвэрлэлтийн дүрм зөрчсөн буюу хөлдөө хэлбэрээр орж ирсэн. За үүнийг одоо гайлын байгууллагаас эм шинжлэх лабораторид шинжилгээний дээжийг энэ оны 2 дугаар сарын 24-ний өдөр явуулсан байна. Өөрөөр хэлэх юм бол бага насны хүүхэд хэрэглэх заслах хэлбэрээр хэрэглэх D витамин 308 кг буюу 5 нэр төрлөөр орж иржээ. Заавал нэг мэрэгчлийн тусгай мэдлэг шаарддаг тохиолдолд магадлан шинжилгээнд бол хамруулдаг байгаа. Тэр заалтаараа бид эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм шинжлэх лаборатори руу аж ахуй нэгжийн хүсэлтийн дагуу энэ 5 нэр төрлийн 120 ширхгийг бүтээгдэхүүн дээжиг явуулсан байгаа. 20 хоногтон бол багтааж гарч амжихгүй тийм тохиолдол зөндөө байгаа. Шинжилгээний хариу манад эцэлж шийдэгч гараагүй байгаа. Хөлдөө шингэн оруулсан тухай зөндөө одоо олон удаа ярьсан. Өнөөдөр давтагдаад ялангуяа бүр хүүхдэд өгдөг, няраад өгдөг D витамин хөлдүүгээр оруулаад ирсэн. Тэр компани хөлдөө гэсэн энэ чанараа алддаггүй маа гэсэн бүр албан тоотоо эмээ чанар шалгадаг лавлгаа лабораторио явуулсан байх жишээтэй. Чи одоо бүр цадгаа алдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо хяналтаа хийж чадахгүй байгаа юм байна. Сонсголоос гарсан тогтоолууд, шинэ батлагдсан хууль энэ болгоныг бүр одоо уландаа гიშгэж байгааг л нэг тод жишээ ингэж харж байна. Чингис хаан олон улсын нисэх буудлын хөлийн хяналтанд 2024 онд 220 гаруй зөрчил илэрсний 60 гаруй нь бүртгэлгүй эм тариа, биологийн болон үндэсний нэмэлт бүтээгдэхүүн байгааг анхаарлаа. Хувийн хэрэглэнээс хэтэрсэн тэгээд овер хэмжээг нь багасгаад одоо энэ цаасаа харьцгийг ингээд ийсэн байна. Энэ эмнүүдийн нэг рүү чигэж ийсэн энэ байдлыг харахад бол угаасаа арилжааны шин чанартай оруулж ирсэн тодорхой байгаа тул галийн тухай хуулийн 11-ээр зөрчлийн хэрэг үүсгэж иргэнийг 100,000 төгрөгөөр тооргож улсын бүртгэлд бүртгэгдээгүй учраас энэ нэмийг шинжилгээнд өгөөд шинжилгээгээр угаасаа бүртгэлгүй юмнууд гэж гарч ирэн. Тэгэхээр цаашаага устгагдана л гэсэн үг. За өнөөдрийн байдлаар ихэд Монгол Экспресс гайлдах гайлын баталгаа дагуулгад 3 аж ахуй нэгж байгууллагын хүнсний олон биологи идэвхт нэмэлт бүтээгдэхүүн, хамрын цацлага, нүдний тусаагаар гэх мэт бүтээгдэхүүнүүд энд байна. Жилдээ манай Улаанбаатар хотын гайлын газрын хэмжээнд нэг 350-аас 400 орчим зөрчил, гайлын зөрчил илэрч шийдвэрлэгдэх. Эм эмнэлгийн хэрэгслийн одоо импорттой холбоотой хадгалалт тээвэрлэлтийн нөхцөл зөрчигдсөн одоогийн байдлаар 4 зөрчлийг бид шалгаж байна. Улсын хэмжээнд 450 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Харин эм ханган нийлүүлэх зарим байгууллагын өөрийн өчүүхэн эрх ашигын төлөө иргэд олон нийтийн эрүүл мэндийн эсрэг хийж байгаа энэ үйлдэлийг хэн хизээ зогсоох вэ? Цаг үрд мэдээллийн хөтөлбөр эмийн тулгамдсан асуудлыг цувралаар хөндөөргөнэ.
Манай улсад бүртгэгдэх өвчлөл нэмэгдэхийн хэрээр эмийн хэрэглээч 3 дахин нэмэгдсэн. Тухайн эмийг лабораторид чанартай эсгийг шинжилж чадаж байна уу? Иргэд өдөр тутамдаа хэрэглэж байгаа эмээс эхлээд хүнд өвчтний нэн шаардлагатай эмийн найрлага үйлчлэл нь бусад улсын ижил төрлийн эмээс өөр байгаагийн удаад бид хүргье. Улсын хэмжээнд 30 мянган гаруй иргэн хавдар судлалын үндэсний төвд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна. Хавдрыг даван туулагчдын нэг тэрээр Монголд импортлж байгаа эмийн үйлчилгээ муу, яг ижил үйлчилгээтэй эмийг бусад улсаас авч хэрэглэх нь өөр байгаа тухай ярьж байлаа. Чанаргүй их эмийн гаж нөлөө, хоруу чанар нь одоо илэрч байгааг мэдээллээ. Над дээр одоо сүүлийн хоруу чанар илэрж байна шүү дээ. Энэ одоо ясны сэрэгжилт байна те, яс хэвэрших байна. Тэгээд даралттай болж эхэлж байна. Сахартай болж эхэлж байна. Хавдргүй өрх айл байхгүй болсон шүү дээ. Хавдрын өвчл хүлээхгүй шүү дээ. Нэг л өвдсөн бол хугацаа алдаж болохгүй, эмчилгээ тасалдаж болохгүй. Чанартай эмээр хурдан төгс эмчлэх. Үнэхээр тэр эм нь тухайн хүндээ яг үйлчлээд байна уу? Тухайн эмэндээ дасал үүсэж гэнэ үү, дасал үүсэхгүй байна уу гэдэг генетикийн шинжилгээнүүдийг энэ бай дархлаа эмчилгээнүүд нь нь хамгийн үр дүнтэй нь сайн үйлчилж байгаа нь аль нь вэ гэдэг ингээд шинжилгээ хийх тэр зүйлүүд маань биднэрт одоо нэвтрээгүй байна л да. Тэгвэл эх орондоо эмийн эмчилгээгээр хавдрын өвчнөө эмчилүүлж байгаад бүгд найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгүүлж байгаа иргэний төлөөлөл эмийн чанарын талаар ингэж ярьж байна. Монгол эмчилгээ нь болохоор хийн сайн мөртлөн нарийн дараа юун дараа алддаггүй хөт манах нэг ерөөсөө чанар муутай юм дээр яг тэр эмийг уужгаад өнгөрсөд байна гэдэг би бас хэрэгжээд өгдөг байхгүй юу? Бид өвдсөн үедээ эрүүл мэндийн эмчлэх зорилгоор эм хэрэгэлдэг, харин эм чанартай баталгаатай эсгэд зах зээл худалдаалагдж байгаа эмийг шинжлэх лаборатори шинжилгэхэд 25% орчим хувь нь шаардлага хангаагүй гэх дүгнэлтийг аудитын байгууллага 2022 онд гаргасан. 10 мг-тай амлодипины шинжилгээний үзүүлэлт шаардлага хангаагүй, мөн амгцлын 27 шалгуур үзүүлэлт өөрчлөлттэй буюу шаардлага хангаагүй байна. Сүүлийн 5 жилд тэрбум төгрөгийг артерийн даралт бууруулах чанаргүй амлодипины эмд зарцуулжээ. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөө үнээр олгож байгаа эмийн 10% нь чанаргүй байх эрсдэлтэйг шинжээчид анхаарууллаа. Иргэдийн өдөр тутамдаа хүн садил хэрэглэх болсон эмийн импорт чанарыг сайжруулахад аудитын зөвлөмжийн хэрэгжилт 30%-тэй байгааг мэдээллээ. Импортлож байгаа эмийнхаа бүртгэл тавих хяналт, импортлоод ороод ирсэн бүтээгдэхүүнийхээ одоо чанар тавих хяналтал одоо хангалттай төвшөнд байхгүй учраас л энэ асуудал байна л да. Эм шинжлэх лабораторид өнгөрсөн жил 2500 гаруй эмийн дээж ирсэн. Үүнд шинжилгээ хийхэд 170 гаруй нь шаардлага хангаагүй гэж харсан байна. Нийт шаардлага хангаагүй дээжийн 84 орчим хувь нь химийн шинжилгээнд шаардлага хангаагүй гэдгийг их сурвалжууд мэдээлж байна. Жишээлх юм бол нэг эм болон тарианд дотроо 10-аас 20 гаруй төрлийн үзүүлэлт байдаг. Эдгээр үзүүлэлтийн нэг нь л стандартын бус шаардлага хангаагүй тохиолдолд эм дүгнэлтийг гаргадаг юм байна. Өөрөөр хэлбэл лабораторийн хүчин чадалт одоогийн байдлаар жил дунджаар 2500 гаруй дээжинд шинжилгээ хийж байна. Хүртээмжтэйгээр шинжилгээ хийх боломжгүй нөхцөл үүссэн гэдгийг мэдээлж байна. Яг тэр одоо зөвшөөрөгдөж байгаа орноос орж ирж байгаа юм дээр бол одоо бүр их нарийн шинжилгээ хийгээд гэдэг юм уу те бид нар бас тэр төвчний шинжилгээг нь одоо яг өндөө бол хийх одоо боломж бас хязгаарлагддаг байгаа учраас илүү одоо зах зээл дээр хэрэглэх гэсэн ийм зүйлүүд байж байгаа. Олон улсад эм шинжлэх лабораторид тухайн эм нь эмчилгээ хийлгүүлж байгаа иргэнд хэрхэн үйлчилж задарч байгаа зэргийг нарийн шинжилдэг бол манай улсад ийм хэмжээний тоног төхөөрөмж байхгүй байна. Лабораторийн тоног төхөөрөмж дутагдaltaй зэрэгцээ. Эмийн чанаргүй байдалд хүртээмжтэй шинжилж чадахгүй байгаа нь тулгымцсан асуудлын нэг болсоор байна. Энэ дээр зөвхөн хувийн хвшлүүд бизнес гэдэг утгаар нь дэндүү их харж ийм анга нэмэн зүйл явсан учраас чанаргүй юмнууд орж ирэх илүү одоо зах зээлийн өмнөөс хэд дахин өндөр үнээр хангагдах ийм нөхцөл байдал нэгдүгürt үүссэн. Ямар тоног төхөөрөмж, ямар хүчин чадалтай манай улсад хэрэгтэй юм бэ гэдэг бүх энэ юунуудаа судалгааг нэгээд тооцоог нэгээд одоо энэ сар энэ тоног төхөөрөмжийг худалдаа авах тендер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага төр олон улсын тендер зарлагдж эхлэж байна. Манай улс 1994 онд анх 65 эм бүртгэж байсан. Харин 2024 оны байдлаар 4000 гаруй эм улсын хэмжээнд бүртгэгдсэн. Чанартай эм түүнийг хэрэглэх нь яагаад чухал талаар тодрууллаа. Одоо уулгачхад хэдэн хувийн цуснд чимэгдэж орж ирдээ. Цуснд орж ирээд хэрхэн тархад. Яг өвчтний голомт нь
хэдий хэмжээтэй нь очдгийг. Хэдийн хугацааны дараагаар энэ юм ямар бодис болж хувирч задардаг. Тэр хувирсан бүтээгдэхүүн нь хоргүй бизтэй. Тэр хувирсан бүтээгдэхүүн нь биеэс яаж гардыг, хэдийн хугацааны дараа ялгарч гардыг үзүүлэлтүүдийг бүгдийг заавал тогтоож байгаа. Тийм үзүүлэлт тогтоогоогүй бол тэр юм биш. Манай улсад сүүлийн 20 орчим жил хүн амын дундах өвчлөл 3 дахин нэмэгдсэн, мөн хавдрын өвчлөөр дэлхийд тэргүүлж байна. Харин тухайн өвчнийг бууруулах урьдчилан сэргийлэх эмчилгэд хэрэглэж байгаа эмийн чанарын бодит байдал ийм байна. Чанаргүй эмийн гаж нөлөө, хоруу чанар жил ирэх тусам нэмэгдэж, иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Эмийн зохисгүй хэрэглэнээс шалтгаалсан эмийн гаж нөлөөний тохиолдол 2.5 дахин нэмэгдсэн байна. Үүний нэг шалтгаан нь чанаргүй эм урт хугацаанд хэрэглэх, эмчийн заавар зөвлөмжгүй дур мэдэн эм авч уух тохиолдол буурахгүй байгаатай холбоотойг анхаарууллаа. Энэ хэсэгт эмийн гаж нөлөө зохисгүй хэрэглээний тулгамдсан асуудлыг хөндлөө. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц одоогоос 3 жилийн өмнө том хүүгээ алджээ. Хүүхэд нь баг зэрэг ханиалгаж маргааш нь халуурах үед халуун бууруулах эм уулгасан ч 4 цагийн дараа иргэн халуурахад нь дахин эм өгчээ. Яаралтай тусламж дуудан их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төвд ирсэн ч хүүхдийнх нь биеийн байдал сайжрахгүй эндсэн тухай ингэж ярьлаа. Эмчэд мэдэгдээгүй өөрөө өгсөний улмаас хүүхэд маань одоо антибиотикийн эмийн шоконд ороод яаралтай тусламжаар очисон. Эмч нар маань арга хэмжээ авах гэж маш их хичээсэн боловч одоо буруу эм одоо олон дахин хэрэглэсний улмаас хүүхэд маань нас барсан байгаа. Мэдээлэл их цуглуулж уншдаг болсон. Одоо над шиг одоо сайн дураараа эм өгөөд шоконд орсон хүмүүс мэрсэр байд юм билээ. Одоо нийлэх хүүхдүүд ийм харамсалтай байдлаар амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгддэг байна. Улсын 1-р төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт шөнийн 1 цагийн байдлаар 95 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан. Иргэдийн 60 орчим хувь нь хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоо хордлогын өгүүлэмжтэй иржээ. Сүүлийн жилүүдэд эмийн зохисгүй хэрэглээ, түүнээс шалтгаалсан гаж нөлөөний тохиолдол их бүртгэгдэх болжээ. Хизээ цахалаа зайр нэгсэн. Энэ хэрэглэснээс нэг 20 минут юм. Ямар юм гэсэн? Өмнө нь ингээд эмчэд үзүүлж яхад нэг юм бичиж өгчээс байхгүй. Тэгээд тэр юм эргэлж авах хугацаанд гайгүй байсан. Тэгээд сая болохоор ингээд унтаж чадахгүй байхаар нөгөө юм ингээд эмийн санжаад хилээд аваад тэгээд хэрэглэсэн. Тэгээд болохоор тун нь болохоор өмнө удаа тунгааж хийхээ ер нь бол нэмэгдүүлж ууснаа. Нөгөө сэтгэл хөдлөл ингээд байгалаар хийсэн үү эсвэл яг л удаа тунгаараа ууж ирсэн. Яг өмнө ууж ирсэн тунгаасаа жоохон хэтрүүлээ. Нэг тал таблет ингээд юм нэмж уудаг гэсэн үг тийм. Харшламтай чанартай хамааралтай 2 дахь хэмнэлэн ард эрдмэн замраагүй эмийн хэрэглээтэй хамааралтай бас ерөөхдөө харшил үүсэж байна гэж үзэж байгаа. Энэ үеийн хүчний өвдлийн намдах төрлөөр өвчин намдах их уудаг. Энэ маань буцаагаад хотоодын шар халуун хотоодын шархны цэцэлт үүсэх эрсдлүүдтэй байдаг гэсэн. Тэгэхээр эмийн тун болоод тэдгээрэлтэй хамааралтай хотод хамгаалалт эмчилгээ заах шаардлагатай ч гэх мэтчлэнгийн ийм шаардлагууд байдаг. За артерийн даралт бууруулах зорилгоор зарим уудаг эмнүүд маань өөрөө ханиалгалт үүсгэх юм гэх мэтчлэнгийн гаж нөлөө байдаг. Парацетамол гэхэд ер нь лилгнисийн задралт хүргэх гэх мэтчлэнгийн өндөр эрсдлүүд байдаг. Тэгэхээр тухайн эмийн гаж нөлөө гарах эрсдлийг одоо магадгүй эм зохисгүй хэрэглээс хамаарлаа нэмэгдүүлэх асуудлууд эрсдлүүд тулгардаг гэсэн үг. Харин Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн харшлын нэг эмчилгэхэд сард 20-с 30 эмийн харшлын шинж тэмдэг илэрсэн иргэн үзүүлж байна. Үүний нэг шалтгаан нь эмийн зохисгүй хэрэглээ. Улсын хэмжээнд хяналттай хэрэглэх нингийн эсрэг эмийн хэрэглээ өмнөх оноос 1.9 дахин, бактерийн эсрэг үйлдэлтэй антибиотик буюу 1000 мг-тай цифазилины хэрэглээ 774 дахин нэмэгдсэн. 2024 оны 12 дугаар сард дэлхийд 31 иргэнд эмийн гаж нөлөө илрөв. Жишээлбэл 2, 11, 15, 29 насны иргэд уушигны хатгалгаагаар эмчлүүлэх үедээ цифотоксин судсаар тариулснаас хойш 5 минутын дараа арсанд нь тууралт өгч гар хөл нөхөрч толгой өвдөх дотор муухаарч амьсгал давчтан бие нь хүйтэн оргиж хөлөрсөн мөн 3 удаа бүүлжжээ. Эмийн харшлын урвалын үед 10-аас 20 минутанд яаралтай тусламж үзүүлэхгүй бол нас барах эрсдэлтэйг анхаарууллаа. Сүүлийн үед нингийн эсрэг эм тэр түүнд болох антибиотикууд байгаа даахгүй севтрин, терхобол, бас өргөсөл намдаах, өвчин намдаах юмнаас бас харшил өгдөг парацетамол, цитромон. Тэгээд тэр бас эмийн чанаргүйгээс гадна хувь хүн өөрөө тэр эмэнд бас хариу урал өгж болно шүү дээ. Тэгэхээр аль альнийг нь судлах хэрэгтэй байгаа. Чанартай одоо эмийг ард түмэнд оруулж ирээсэй гэж бас хандаж хэлмээр л байна.
Иргэдэд гаж нөлөө илэрсэн эмийн 51% нь нингийн эсрэг эм буюу антибиотик, 11%-ийг төв мэдрэлийн тогтолцоо, 8.4%-ийг хоол боловсруулах эм бүрдүүлж байна. Жишээлбэл Чех улсад Европын эмийн чанар стандартыг чанга тогтоож, эмийн үйлдвэрлэлээс иргэдийн хэрэглээнд байх үе шат бүрийг нь хяндаг жишгийг тодруулахад Европын нэгдсэн улсад бүртгэлтэй эмч гэсэн Чех улсын энэ хяналт бүртгэлийн албанаар агентураар орж ээж ямар үйлдвэрээс гарсан, ямар улсад очисон, ямар улсын бүртгэлд орсон, тэр улсын бүртгэлээсээ гараад ямар эмийн бөөний төвөөр ороод эмийн сан эмнэлэгт хэрэглэгдэж байгаа мөн аль өвчтөнд очисон бэ гэх бүх мэдээлэл нь одоо энэ QR кодтой хадгалагддаг. Иргэн тэр одоо ямар нэгэн одоо сөрөг нөлөө гарахад энэ юмнээс яагаад сөрөг нөлөө гарсан, ямар одоо QR кодтой юм байх вэ гэдгийг бол сайн шинжилж иргэн тодорхойлж авдаг. Улсын хэмжээнд эмийн бүртгэгдсэн гаж нөлөө аюулгүй байдлын судалгаагаар 2021 онд 53 иргэнд бүртгэгдэж байсан бол 2023 онд 232 болж нэмэгджээ. Харин гэмтэл цог судлалын үндэсний төвийн статистик тайланд санамсаргүй хордож насварсан иргэдийн 2 орчим хувийг тодорхойгүй эмийн бэлтгэл биологийн бодисд хордох тохиолдол эзэлж байна. Эмчийн жоргүй өөрийн дураар эм бэлтгэл хэрэглэх нь нас барах тохиолдлыг нэмэгдүүлж байгаа тулгымцсан асуудлыг энэ удаад хөндлөө. Эмийн хүртээмжгүй байдлаас шалтгаалan иргэд эрүүл мэнд амнасаараа хохирч байгаа тохиолдол олон байна. Тодорхойлбол зүрхний мэс засал тэр дундаа хавхлаг суулгах ажилбарт орсон иргэд заавал ух шаардлагатай эм сүүлийн 2 жилд тасарсан тухай иргэд мэдээлж байна. Улсын хэмжээнд 2900 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Эмийн сан бүрийн үүдээр орж амьд явах баталгаа болсон цус бүлэгнэлтийг тэнцвэржүүлэх хэмээн хайж яваа түүнийг Батмунх гэдгээ. 2024 оны 2 дугаар сард зүрхний хавхлагын мэс засал хийлгэх оншин тодорч 8 дугаар сард хагалгаанд орсон. Өдөр бүр уух шаардлагатай эмэнд байдаггүй нь тулгымцсан асуудал болоод байна. Энэ парпран байгаа зүрхний. Парпран гэж юм байхгүй. Парпран байгаа. Парпран ерөөс ирэхгүй байгаа. Ирэхгүй байгаа. Ингээ байдаг юм. Моолны эмнэлгээр олох юм байхгүй. Хавхлагын хагалгаанд орсон улсууд бол насан туршдаа тэр парприн гэдэг имийг уудаг. Энэ имийг бол олдсон. Байдгүй, олддгүй. Голцвол ер нь хойшоо Орос руу зэгчэндөө энэ сэрэнгийн гайлал энэ тэр гараад энэ юунаас хяах тулаан үдээс авдаг гэсэн тийшээгээ загчдаг. Улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт өнгөрсөн 4 дугаар сард 2 хавцаст хавхлах солих мэс засалд 11, гол судас 2 хавцаст хавхлах солих мэс засалд 6 зэрэг нийт 20 гаруй иргэн мэс засалд оржээ. Энэ төрлийн мэс заслын дараа яагаад эмийн санд тэр бүр олддоггүй эмийг уух шаардлагатай вэ? Тэр бүлэнг үүсэхгүй тулд одоо механик хавхлах суулгасан өвчтнүүд бол мэс заслын дараа бол заавал цусны бүлэнгэлтийг бууруулах одоо ийм уух хэвээр цусны бүлэнгэлтийг бууруулдаг өөр юмнууд байдаг л да. Жишээ нь аспирин, клопидрогил буюу зилт энтергэл нийт одоо аптекуудаар зардаг одоо энэ юмнууд байдаг. Одоо ксарелт энтерхт энэ юмыг бол одоо хавхлагын мэслийн дараа бол ууж болдог. Зөвхөн варфарин гэдэг юмыг л уудаг. Ерөөсөө Улаанбаатарын хэмжээнд ер нь улаан аптекуудаар явсан байдгүй байлээ шүү дээ. Тэгээд яагаад одоо ийм варфаринээр хангаж болдгоо болоо гэж одоо гайхаад байдгийг. Дандаа хувь хүмүүсээс л ганц хоёрыг худалж авна шүү дээ. Тунгаад хааруулж уудаг болохоор янз заримдаа зарим үед нэг бүтэн нэг дээр 4-ний 1-ээр ч юм уу 4-ний 2-оор ч юм уу бүр зарим тохиолдолд 2-оор уух юу гардаг байхгүй. Би налахт өөртөө амьдэрдэг болохоор тэгээд Монсын аптекаар заримдаа энэ маань тасарчдаг. Даатгал матгалтай хамруулад ядаад хөнгөлтөнд оруулчихдаг юмэр байна. Тэгэл бид нар чинь нэг хорвоог нарыг хэрэгэн тулд эмээ хийдчихээс аваад уушдаг. Улсын 3 дугаар төв эмнэлэгт хавхлагын мэс засалд орсон. За дараах хиймэл хавхлагтай 515 иргэн байгаа бол за мэс заслын заалттай хүлээгдэлт байгаа 124 иргэн байна. Хэрвээ эдгээр иргэн мэс засалд орох юм бол хавхлагын эмийн хүртээмж нь за нэмэгдэхгүй бол олон эрсдэл үүсдэг гэдгийг эмчнэр инхүү анхааруулж байна. Варфарин олж уугаагүйгээс болоод би ингээ 2 сар эмээ уугаагүй гэд за тэгээд ингээд ирээд үзүүлтэл нөгөө хиймэл хавхлага маань аль хэдийн ингээд бүлэнгээр бөглөрчихсөн. Бас 2 тохиолдол ингээ варфарын эмээ уугаагүйгээс болоод ингээд харвах эрсдэл өсчихсөн. Харваад ингээд амь насанд аюултай байдалд ороод
одоо амьд тэнцсэн байдалтай хурж ирээд ингээ харуултын цэцэг дэмжлүүлээд нас орж исэн тохиолдлууд бол ерөнхийдөө ингээ гарч исэн. Тэгэхээр ялцчгүй ингээд ялангуяа ингээ хавлахын эмгэгтэй химэл хавлахтай хүмүүс бол ерөөсөө варфарин гэдэг юм бол маш чухал байдаг. Тэгэхээр энэ варфарин юм тасалдсантай холбоотой бол ялцчгүй маш олон хүндрэлүүд гарч ийн. Нэгдүгээрт хоёрдугаарт иргэдэд бас маш одоо эмээ олоход маш тийм хүндрэлтэй юм асуудал бол ингээ тулгарч байгаа. Судалгаагаар 1000 гаруй иргэн зүрхний мэс засал тэр дундаа хавлах солих мэс засалд оржээ. Хүн амын дундах өвчлөл эмийн хэрэглээ 3 дахин нэмэгдсэн энэ үед зайлшгүй уух шаардлагатай эм хүртээмжгүй байдал нь хүний эрх зөрчигдсөөр байна. Улс орны болвол иргэдэд шаардлагатай тэр эмийг бэлэн байлгах, хүртээмжтэй байлгах, ялангуяа орон нутаг руу тэрийг бид нар хүргэдэг байх. Ийм одоо зохицуултыг хийх бол шаардлага бол байгаа. Ер нь бол тийм байх ёстой. Энэ бол аль ч улсын одоо үндсэн үүрэг байхгүй. Өөрөлдөл иргэдийнхаа эрүүл байх тэр нөхцөл боломжийг бид нэр бүрдүүлэх ёстой байдаг. Жил бүр зайлшгүй шаардлагатай эмийг шинжилэн баталдагч зүрхний өвчтөе иргэд уухны шаардлагатай эмийн хүртээмжийг хангах боломжтой юу? Шаардлагатай эмийн судалгаа гаргаад хүний эмийн зөвлөөр хилцүүлээд нэг удаагийн импортын мэдүүлэг аваад бас иргэдэд хүртээмжтэй байдлаар оруулж ирэх боломжийг олгож байгаа. Дээр нь бид нар бас эм эмнэлгийн тэр одоо оруулж ирэх тохиолдол бол эм эмнэлгийн ирсэн тухай хуулинд одоо эм тасалдал үүссэн тохиолдолд бол мэдүүлэг олгоно гэдэг хуулийн заалт бас хуулиндаа шинээр нэмж оруулж өгсөн байж байгаа. Ийм эрхцээ орчны зохицуулалт байгаа ч зүрхний өвчтөе иргэд уух шаардлагатай эмээ сүүлийн 2 жил бие биесээ сураглаж гараас гарт худалдаалж уун зүрх нь цохилсоор зарим төрлийн эмийг хүртээмжтэй байлгах бодлого хугацаа алдалгүй хэрэгжүүлэх бол эрдэнэт хүний амнаас эндэх эрсдэл одоо ч гэсэн хэвээр байна. Манай улс жилд дунджаар 500 гаруй тэрбум төгрөгийн импортын эмэнд зарцуулж байна. Тодорхойлбол хамгийн бага буюу бүгд найрамдах Турк улсаас жилдээ 13 орчим тэрбум төгрөгийн эм импортлсон бол холбооны бүгд найрамдах Герман улсаас хамгийн их буюу 85 орчим тэрбум төгрөгийн эмийг импортлсон байна. Нэг талаас өвчлөл их байгаа энэ үед түүнд хэрэглэх эмийн санхүүжилт нэмэгдэж байгаа ч нөгөө талд өрхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг хөндлөө. Амбалтаарт үзүүлж байгаа 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөлд амьсгалын замын тогтолцооны өвчин тэргүүлдэг. Томоцт өвчний өндөр дэгдэлт буюу 11-ээс 2 дугаар сард их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хоногт 300-аас 400 орчим хүүхэд үзүүлж байв. 3-аас 4 хүүхэдтэй өрхийн нэг хүүхэд нь ханиад хүрэхэд эмийн эмчилгээнд зарцуулж байгаа санхүүгийн асуудал юм байна. Манай энэ дунд хачуулда юу байсан? 2 удаа эмнэлэгт хэвцсэн. Энэ охин бол одоо сая 7 хоног одоо ингээд бас ханаа төрөөд ганц юм авах шүү дээ. Энд 3 4 төрлийн юм аав. Тэр нь болохоор 80-100-ийн хооронд ер нь баргацаар болж байгаа. Эмнэлэгт хэвтгэхээр бол энэ тэр зардал нь бол арай л нэмэгдээ явчих юм байна. 4 хүүхдийн эмч ханаа төрөөд ингээд эмчилгээ хийхэд бол ер нь бол 500 орчим эм тарианы мөнгө гарч явах шүү дээ. 2 сургуулийн хүүхэд, нэг цэцэрлэгийн хүүхэдтэй өнгөрсөн үйл бол нэг нь ханиад хүрэхээр нөгөөдг нь дагаад халдварлаад ханиад хүрдэг тийм кейсүүд маш их боллоо. Тэгээ вирусын эсрэг юм аваад дэмэлтээр бактерийн дээр ашигтай бактерийн дээр аваад эхлэхээр 100,000 гараа авчиж байна. Тэгэхээр 3 хүүхэдтэй айлд бол ер нь бол ханиад хүрэх нь санхүүжилттэй санхүүгийн үед бол баг зэрэг хүндрэл ер нь бол үүсгэж байна л гэсэн үг. Эдгээд буцаад цэцэрлэгтээ очихоор эргээд нэг 7 хоног яваад өөр хүүхдүүд өвчтэй ч юм уу эсвэл ингээд гадны хүчин зүйлээс болоод дахиад өвдөх магадлал айгүй өндөр байгаад байдаг. Жишээлбэл насанд хүрсэн нэг иргэн ханиад түрэн хатгай хүрсэн тохиолдолд цифазетлээ нэг өдрийн 3-аар 5 хоног тариулахад мөн амоксиликобын 625 мг-тай 5 хоног уух болон мөөгөн цэрийн эсрэгийн эмийг уух зэрэг эдгээр эмнүүдийг авахд одоогийн байдлаар 73,000 төгрөг болж байна. Энэ мэдчилэн өрхийн хэрэглээнд эдийн засагт нөлөөлөхөөс гадна дараагийн бас хүнд өвчтэй бас иргэдэд эмийн хэрэглээ ямар туссан жишээг одоо үзэгчтэй төргий. Зөвхөн одоо ингээ унал таталтай хүүхдтэй одоо эцэгчүүдийн хувьд бол сарын 360 орчим мянган төгрөг дээрээс нь ингээд янз бүрийн онцлогоор үзлэг онцлогоонд бас ингээд зардал мөнгө маш их гардаг. Тэгэхээр нөгөө жилийн хувьд бол ингээд 4-5 сая төгрөгийн зардал мөнгө гардаг. Зүү тавилах гэл өдрийн 20 мянга л тэгээд одоо 15 хоногоор тавиул гэл тэгэхээр чинь 350 мянган төгрөг тэгээд 3 удаагийн давтамжтай 14 хоногийн засварлагаатай гэл тэгэхээр зөвхөн унж татж байгаа хүүхдүүдийн
асуудлууд юм байна. Тэгэхээр бусад одоо бас одоо янз бүрийн өвчтөе хүүхдүүд маш байгаад байгаа шүү дээ. Нөгөө цусны өвчтөе гэдэг юм уу тийм янз бүрийн өвчтөе хүүхдүүдийн эцэгчүүд бол маш их дарамт бол гэр бүлийн санхүүгийн хувьд бол очирч байгаа гэж бодож байна. Хүүхэд ингээ унаж татхлаар чи залуу гэр бүлийн хувьд чинь хин нэг ингээ унаж татсан үед нь сургуульд нь бас сургуулаас нь засвартуулж болохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө очиж авах шаардлага гарна. Тийм болохоор нөгөө ажлаас хүртэл ингээ жилийн чиглэл авах те санхүүгийн хувьд ингээ асуудал үүсэж байгаа байхгүй юу. Импортын эмийн 12.7% холбооны бүгд найрамдах Герман улс, 12.3% Словен, 8.8% бүгд найрамдах Солонгос улс бүрдүүлж байна. 2015 онд жил 182 тэрбум төгрөгийг импортын эмэнд зарцуулж байсан бол өнөөдрийн байдлаар 530 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байна. Манай улс 50 гаруй улсаас эм тариа импортлж байгаагийн 60 гаруй хувийг антибиотик эзэлж байна. Дотооддоо эмийн хэрэглээнийхээ ердөө 21% үйлдвэрлэдэг тул зах зээлд худалдаалж байгаа эмийн үн 2 дахин ихээ. Валют болон урьдсаар байгаа асуудлыг шийдвэрлэх бодлого ямар байна вэ? Эрүүл мэндийн салбартаа эм нийлүүлэх, ханган нийлүүлэх, эмийн сан, аптекууд, эмийн худалдаа бол энэ маш зохицуултмуудаар явж ирсэн. Ашигын төлөө гаргадаг тэр үйлдэл төрөний хийсэн тийм ээ. Дангуун дураасан өөр юм гаргаж өгдөг. Үйл ажиллагаа явуулах тэр зохицуултын тэрэнд тусгаад өгцсөн байхад өөр юм одоо санаачлал гаргадаг, үнэтэй юм зардаг. Энэ зохицуултуудыг одоо бас хариуцлага хяналтын маань орсон. Хяналт шалгалтын ажиллагаа идэвхжиж одоо явж байна. Дэлхийн жишээнүүдийг харахад бол нэг 10-аас 15 жилийн хугацаанд магадгүй тэрнээс дээш хугацаанд эрүүл мэндийн шинжилэл энийг иргэн нэрэн гүйцэтгэлээрээ санхүүжилт тийм одоо нэг тогтворсон бүтцтэй болж ирд юм байл. Манайх бол харьцангуй залуу байна. Одоо 3 жил, 4 жилийн хугацаатай алдаж онж байгаа зүйлүүд их байгаа. Судалгаагаар 2016 онд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 351 мянган төгрөг байсан бол 2023 онд 1.4 сая болжээ. Жилд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал болох 1.4 сая төгрөгийн 40 орчим хөв буюу 600 орчим мянган төгрөгийг иргэн өөрөө гаргаж байна. Манай улсад худалдаалж байгаа эм олон улсын дундажтай харьцуулахад үн өндөр эмийн үйлчлэл өөр байгааг зарим шинжилгээгээр нотолсон. Тиймээс эмийн чанар аюулгүй байдал хүртээмжийн асуудлыг чангах шаардлага үүссээр олон жилийг ардаа үзсээр байна. Үзэгч та бүхэнд хөндөх сэдвээрээ эмийн чанар аюулгүй байдлын талаар мэдээллийг цувралаар хүргэлээ.